Нэр дэвшигч Мие Гомбын энх урд эхлээд Дорногов аймгийн Төмөр замчтай уулзлаа. Монгол улс 5 дахь төрийн тэргүүнээс сонгох хариуцлагатай цаг мөч энэ жил тохиож 20 хүрэхгүй хоногийн дараа сонголтоо хийнэ. Энэ сонголтыг хийхэд тухайн нэр дэвшигчийг сонгох гол шалгуур болох мөрийн хөтөлбөр эзэддээ хүрээд эхэлсэн. Иргэдэж аль хэдийн сонголтоо хийжээ. Энэ гол дөргөөгөө дэмжиж байна. За баярлалаа. Энэ хүний төлөө саналаа өгнө бид бүгд. Мие Гомбын энх урд төлөө саналаа өгнө. Яагаад гэвэл энэ гурван нэр дэвшигчээс илүү өндөр боловсралтай Монгол улсыг жолоодох чадвартай гэж итгэж өгнө. Монгол төрийн өндөр усгыг давж орох тэр эрх үхий хүн гэж харж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Мие Гомбын энх урд эвтэй Монгол ээлтэй төрийн төлөө нэр дэвшсэн. Эвлэж нэгдсэн үедээ монголчууд амжилтанд хүрч байсан цаашдаж эвийн хүчээр урагшлах боломжтой гэдгийг нэр дэвшигч энх урд уулзалт бүр дээрээ онцолж байгаа юм. Эдийн засгаараа бид улсад тэргүүлж байсан үе, дэлхийд тэргүүлж байсан үе бий. Энэ их баялагийг бид нар эв нэгдэлтэй байж, эренб дараатай хэрхэн яаж эдлэж хэрэглэх үү гэдгийг төрийн бодлогоор тодорхойлж, улс орноо хөгжүүлэх ажилд идэвхжүүлэн оролцоход өнөөдөр эв нэгдлийн асуудал юу юунаас илүү чухал байна. Монголчууд бид бие биетэйгээ биш хямрал хүндрэлтэй тэмцэж ялах ёстой. Энэ бол Монголын эрх ашиг. Монгол улсын төрийн тэргүүний сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Мие Гомбын энх урдыг Дорногов аймагт залуучууд голлон дэмжиж байна. Өөрсдийнх нь ирээдүйн төлөө бодиттой ажил хийж чадах хүн гэж үзсэн учраас залуус аль хэдийн сонголтоо хийжээ.